Энэхүү контент маань маш их спойлер агуулсан тул анхаарна уу. Hello YouTube, энэхүү бичлэгийг үзэж буй өглөө өдөр орой минь. Өнөөдрийн бичлэгээрээ би Netflix-ийн алдарт антологи цуврал Love Death Robots-ийн шинээр гарсан Volume 4-ийн бүх ангийг ранклах болно. 2019 оноос хойш Tim Miller найруулагч энэхүү цувралыг бүтээсээр ирсэн. Тэгвэл энэхүү шинэ бүлэгт David Fincher найруулагч co-producing-аар орж ирсэн байна. Өмнөх хоёр volume маань 9 ангитай байсан бол энэ удаагийн volume 10 ангитайгаар иргэн ирсэн байна. Тэгвэл эдгээр 10 анги миний өнцгөөс хэрхэн ирэмблэгдсэнийг одоо сонирхцгаая. За тэгэхээр tier list маань энэ байна. Тэгээд S tier бол надад маш их таалагдсан, хамгийн сонирхолтой байсан анги гэсэн үг. Тэгээд D tier бол нэг таалагдаагүй, ерөнхийдөө утга учир багтай анги гэж би хувьдаа бодсон ангиуд байгаа. За тэгэхээр бүгдээрээ хамгийн доороос буюу баян хотоодноос эхлэе гэж бодож байна. Тэгээ хамгийн сүүлийн байранд Smart Appliances Stupid Owners гэдэг анги орсон байна. Энэ анги маань stop motion comedy маягийн анги байсан. Миний хувьд ойлгосноор бол хэлэх гэсэн санаа нь бидний эргэн тойронд одоо амар олон их ийм smart ухаалаг ийм одоо цахилгаан хэрэгслүүд бий болсныг бидэрт анзааруулах гэсэн юм шиг санагдсан. Тэгээд энэ анги ер нь comedy анги мөртлөө жоохон комеди тал нь нэлээд сул юм шиг санагдсан. Тэгээ тийм болохоор ер нь хамгийн сүүлд орсон байна. За сүүлээсээ хоёрт орсон анги бол Can't Stop гэдэг анги байна. Энэ анги нь Red Hot Chili Peppers хамтлагийн 2003 оны одоо концертын дээр тоглогдсон аудиог ашиглаад ийм анги хийсэн байгаа. Тэгээд энэ анги нь хүүхэлдэйн анимашн visual effects-тэй холсон ийм анги байсан. Тэгээд яг анимашны хувьд бол үнэхээр сонирхолтой, гоё харагдчих байсан. Гэхдээ яг утга санааны хувьд ер нь ямар ч тийм утга санаа байгаагүй. Ерөнхийдөө бол зүгээр дууны клип байсан гэж ойлгож болно. Тэгээд маш олон хүн тэр талаар нь одоо шүмжилж байгааг анзаарсан. Ямар нэг гоё жижиг твист дуутайгаа дууны үгтэйгээ холбоотой тиймэрхүү юм байсан бол илүү гоё байсан болов уу гэж бодож байна. Тэгээд тийм ч учраас одоо хамгийн доотлын D tier рүү орсон байна. За одоо хэрэн нэг tier дээшлээд C tier-ийн эхний анги бол The Other Large Thing гэдэг анги байна. Энэ анги маань хоёр мууртай эпизод байсны нэг нь байгаа. Энэ ангиас миний анзаарсан хоёр зүйл бол нэг нь одоо муур. Тэгээ муур хүмүүс айгүйх одоо муурыг ийм хорон санаатай эзнээ одоо үххийг хүлээдэг гэх нэг тиймэрхүү стереотип байдаг шүү дээ. Тэрийг бидний AI амьдралд хэрхэн одоо нөлөөлж байгаа, бидний амьдралын олон зүйлд ингээд орж ирснийг энэ хоёрыг ингээд холсон ийм анги байсан. Тэгээ нэлээд бас хөгжилтэй сатир. Тэгээд би өөрөө бас мууртай болоод ч тэр илүү одоо хөгжилтэй туссан юм шиг санагдсан. C tier-д орсон нөгөө анги бол Golgotha гэдэг Love Death Robots-ийн live action CGI хослуулсан ийм анги байна. Би анх үзэж байхдаа яг одоо энэ жинхэнэ зураг авалт байна уу, анимашн байна уу гэж нэлээд гайхсан. Тэгээд ялцчгүй жинхэнэ зураг авалт байсан байна лээ. За яг энэ ангийн утга учирын хувьд тийм хайр гаргийнхан байгаа. Тэгээд тэр нь одоо ийм 8-aalт шиг хайр гаргийнхан дэлхий дээр ирээд тэгээ бас нэлээд шашинтай холбоотой анги байсан. Тэгээд надад яг анги маань нэг тийм одоо гүн сэтгэл бол үлдээж чадаагүй. Төсөл нь одоо хөгжилтэй одоо iroниc байсан ч гэсэн гүн сэтгэл үлдээхээр анги бол байж чадаагүй гэж бодож байна. За одоо ингээд доотлын 4 ангийг харуул нэлээд комедик талтай ангиуд байсан байгаа. Тэгээд миний хувьд яг энэ Love Death Robots-ийн одоо улирал болгонд комедик ангиуд нэрээ юм доошогоо байдсан болов уу гэж би боддог. Тэгвэл Volume 4-ийн хамгийн best comedic анги байсан учраас B tier рүү орсон Close Encounters with the Mankind гэдэг анги байна. Энэхүү анги маань өмнөх бүлэгтэр бас байсан студид иргэн ирсэн байгаа. Өмнөх анги дээрээ болохоор зомбитай анги байсан бол энэ удаад хайр гаргийнхантай одоо хүн төрлөختөнд тэмцэлдэж байгаа юм одоо хөгжилтэй айгүй юм мета анги байлаа. Тэгээд яг өөрсдийнхөө юм зорьсон зорилгынхоо дагуу маш сайн гүйцэтгэл хийж чадсан анги гэж би хувьдаа бодож байна. Топ 5-д орсон ч A tier рүү арай орж чадаагүй.
Forsaken Creep гэдэг анги байна. За энэ анги маань би түрүү хэлсэн 2 мууртай анги байгаа гэсэн тэрний 2 дахь мууртай анги нь байна. За энэ анги маань дундад зууны үе 1800-аад оны үеийн яруу найрагчийн муур эзнээ сатан чөтгөрөөс хамгаалж байгаа юм богинохон түүх байгаа. Тэгээд анимашн стайлын хувьд Marvel-ийн What If цувралын анимашнтай нэлээд төстэй санагдсан. Гэтэ арай тэрийг бодвол арай дээр анимашн байсан юм шиг санагдсан. Тэгээд үйл явдал айгүй товчхон бас хөгжилтэй. Тэгээ мууртай болохоор ч юм уу илүү гоё гүн туссан гэж би бодож байна. Одоо ер нь жинхэнэ 8-ийн эхний анги бол Screaming of the Tyrannosaurus гэдэг анги байна. За энэ анги болохоор Mr Beast дууруулсан гэдгээр нэлээд анхаарал татчих байсан. Тэгээд Mr Beast холын ирээдүйд ийм үхлийн уралдаан зохион байгуулагчийн дүрд одоо дуу оруулсан. Энэ анги маань фотореалистик 3D анимашн одоо бүр яг жинхэнэ юм шиг харагдуулахар анимашнтай байсан. Тэгээд утга санааны хувьд алс холын одоо ирээдүйд хүн төрлөختөн аль эдийн одоо сансар окторхыг эзэлчихсэн. Тэгээд одоо сансар окторгууд юм боолуудын уралдаан болж байгаа тухай. Би өөрөө ийм одоо ийм гүн deep sci-fi зөгнөлт юмнуудад үнэхээр дуртай. Тэгээд тийм болохоор энэ анги надад маш их таалагдсан. Топ 3-ын 3 дугаар байранд орсон анги бол Half Zeke Got Religion гэдэг анги байна. За энэ анги болохоор ийм 2D анимашн айгүй сонирхолтой өнгөний сонголттой анимашнэсэн. Тэгээд бас энэ дээр гарч байгаа чөтгөрийн дизайн надад маш их таалагдсан. Spirit үе дээр гардаг ийм хар сүнс байдаг штэ тэрнтэй нэлээд төстэй юм шиг төстэй дүү санагдсан. За үйл явдлын хувьд болохоор дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн бөмбөг хайдаг онгоцны crew нацистууд ийм чөтгөр амьлуулах байгаа сүмийг устгасан чинь одоо чөтгөр нь гарч ирээд тэр чөтгөртэй одоо тэмцэлдэж байгаа ийм анги байгаа. Өмнөх бүлгүүд дээр бол одоо иймэрхүү цэргийн хүмүүс юм сүнс чөтгөр юм аимшигтай зүйлтэй таардаг ангиуд бол байсан. Тэгээд тэдгээр дундаа ч гэсэн энэ анги маань нэлээд дээгүүр орно байх гэж бодож байна. За одоо харин аман хүнзүүд орсон энэ бүлгийн миний хамгийн хүлээлттэй байсан анги 400 Boys гэдэг анги байна. За энэ анги маань 3 дахь удаага иргэн ирж байгаа анимашн стайл байгаа. Үнэхээр онцгой unique анимашн стайл байдаг. Би үнэхээр их дуртай. Өмнөх 2 анги ч гэсэн надад маш их таалагддаг. Энэ удаагийн анги маань ч гэсэн миний хүлээлтэнд хүрсэн гоё анги байсан. Яг үйл явдлын хувьд бол ийм одоо цөмөн дайны дараа ийм газар доороос авраг жоохон хүүхдүүд гараад ирсэн. Тэгээд тэд нартай годамжны одоо ийм ганг, rival гангууд нийлээд тэмцэж байгаа ийм анги байгаа. Сайхан slow бацаанаа үтсэн болоод ч яг тэр slow бацааны vibe үзэж явах явцад мэдрэгдээд байсан. Тэгээд shout out зэнэ. За хамгийн эцэст нь энэхүү бүлгийн миний хувьд хамгийн шилдэг анги цорын ганц эстер бол Spider Rose гэдэг анги байна. Дөрөв өмнө хэлсэнчлэн би ийм deep гүн sci-fi зөгнөлт зүйлдөө маш их дуртай. Тэгээд энэ анги маань ч гэсэн одоо 3 дахь удаага иргэн ирж байгаа ертөнцийг тэлж өгсөн анги байсан. За энэ ангийн хувьд болохоор өшөө авалт ганцаардл тэгээд тэрийг ганцаардалд одоо тижээр амтан хүнд хэрхэн одоо дахин амьд юм шиг мэдрэмж өгдөгөө гэдгийг харуулсан айгүй хүнлэг сторитай анги байсан. Тэгээд төгсгөлдөө нэг тийм твист маягийн зүйлтэй. Ерөнхийдөө энэ ертөнцийг улам илүү сонирхолтой борлогож өгсөн гоё анги байсан. Тэгээд тиймдээч энэ бүлгийн маань хамгийн шилдэг анги байсан гэж би хувьдаа бодож байна. Энэхүү бүлэг маань нээлттэйсээс хойш онлайнаар кино сонирхогчдод энэхүү цувралын маань фэнүүд гээд олон хүмүүс нэлээд сэтгэл дундуур байгаагаа дуу нэгтээ илэрхийлж байсан. Тэдгээр хүмүүстэй би ч гэсэн тодорхой хэмжээнд санал нийлж байгаа. Өмнөх бүлгүүдэд бодвол хамаагүй сул байсан. Гэхдээ антологи цувралын давуу болон сул тал нь одоо тэр байх гэж би бодож байна. Нэг бол сул бүлэг байна, нэг бол сайн бүлэг байна, нэг бол одоо дундаж бүлэг байна те. Харин өөр ийм антологи цуврал үзхийг сонирхож байвал миний зөвлөх 2 цуврал байна. Нэг нь Star Wars Visions гэдэг 2 seasonтэй цуврал байгаа. Нөгөөх нь болохоор 24 оны 19 сард нээлттэйсэн Secret Level гэдэг одоо видео тоглоомын ертөнцүүдээр хийсэн ийм антологи цуврал байгаа. Тэгээд эдгээрийг үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Bye.
Сайхан Final Destination Bloodlines үзсэн. Тэгээд ер нь Final Destination-ы тухай тэгээд сайхан саний шинэ ангийн тухай бас нэлээд юм ярих гэсэн бодол байна. Тэгээд тэрүүгээрээ дараагийн бичлэгээ хийн гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.